За сая хоёулаа аяллалын талаар ярилцлаа тий. Яг Англид очих хүртэл. Англид очиод таны сэтгэл бас маш өндөр байсан. Тэрийг илэрхийлэх боломжгүй. Би бас таны нөгөө рүүмитээ уулзч байгаа бичлэгийг харсан л да ингээд бүр юу хэлэхээ мэдэхгүй гацаад байсан. Тэрийг бол би бас баг зэрэг ойлгож чинь. Нэг зүйлийг тодруулж асуухад аяллалын туршид одоо ингээд шантраад ингээд за болио би одоо баг өглөө тий. Чи ер нь ирүүл юм уу? Би мич магадгүй бөөртний дутагдал. Тиймэрхүү зүйлс гарсан уу? Яг ингээд бүр болох гээд байж захтай ер нь яагаад болохгүй? Ер нь яг бүр амар тийм одоо хязгаартаа тулсан тийм шантрал ер нь орж ирээгүй. Мэдээж яг уу эн чин байнгын өдрө болгон ямар нэгэн зүйлийг ингээд туулаад явж байгаа. Тэр болгон дээр баг зэргийн нөгөө нэг шантралууд орж ирнэ л дээ. Жохон хэцүү санагдах ч юм уу. Гэхдээ л нөгөө нэг байна уу, хоёр байна уу, гурав байна уу нөгөө ингээд алхам ингээд урагшлах нь л чухал байсан болохоор. Тэгээ тэр нь ингээд хамгийн гол хугацаа заагаагүй. Тэ. Тэгэхээр ингээд явж л байвал хизээний өдөр энэ аялал ингээд дуусаад эцсийн цэгтээ хүрнэ гэдэг тийм сэтгэл зүгээр явахаар ер нь юу ч тулгарсан ингээд урагшлах сонголт үргэлж гарч ирдэг гэх юм уу. Тэгэхээр ер нь бол нэг тийм хязгаартаа тулсан шантрал гарч ирээгүй. Гэхдээ яг нэг юм тодорхой хэмжээний бас жоохон яах уу тэ яаж энийг шийдэх үү гэдэг асуудлууд гарч ирж ирсэн. Тэгээд эцсийн бүлэгт бол бүхэл нөгөө нэг одоо юу гэмт итгэл бүгдийн ялсан гэх юм. Угаасаа энийг итгэж чинь, энийг хийж чадна, гац гаргалгааг нь олно гэдэг тэр үнцгүүд л ер нь байнгын л. Тэгээ явах тусмаа л нөгөө нэг итгэл үнэмшил чинь нэмэгдэх тусам ямар ч асуудал бүр жижигхэн санагдаж эхэлж байгаа юм. Тэгээд маш их моментум проблемтцсэн байсан үг шүү дээ. Гэтэ бүтэн жил гэдэг бол маш урт хугацаа. Тий, маш урт. Чи одоо ингээд зүгээр нэг жил өнгөрөх гэж л одоо бас лаваа тэр чи одоо бүр ингээд гэрээсээ гараад одоо бараг л хээр тийм жил ингээд одоо амьдрал зутраал гэх юм. Үсээ засуулсан цамтай. Замдаа юу нь бараг уус засуулсан дөө. Тэр одоо жишээ нь ариун цэврийн асуудал хоёр замдаа яаж хийж сонирхолтой байлаа. За ер нь бол би өөрөөс нэлийн цэвэрч хүн. Тэгэл байнгын усанд орох шаардлага гарна. Тэгээд ч өдөржингөө хөлрөн. Тэгээд зуны үлрэлт бол ер нь усаа нэлийн гамнах хэрэгтэй болдог. Тэгээд усаа зөвхөн уух, тэгээд хоол хийхдээ зарцуулна. Тийм болохоор яг амар хөлөрцөө орой очоод нэг салбитгаар усанд орох ч юм уу тий. Тэгээд унтаж байгаа газрууд бол янз бүр шүү дээ. Замын ус зайлуулах хоолой, тэгээд балхас, хөдөө хээр, тэгээд янз бүрийн нөхцөлд ингээл унтаа сурчхаад тэгээд ер нь сүултээ бол нөгөө нэг хаач юм. Тийм, унтгал газар олдчихвэл тэр бол баг тансаглал болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр бол айгүй нэг тийм шин дуршлаг хэрнээ Монгол хүний нэг давуу тал нь дасан зохицох чадвар маш өндөртэй. Тэгэл нэг майхан тоноол эхэлчихэд 2-3 дахь өдөр нь зүгээр л гэртээ тий айгүй тухтай орчиндөө байгаа ч юм шиг. Ер нь бол ингээд дасан зохицох тэр үйл явцууд айгүй хурдан байсан тул та тэр зүйл ингээд яаж ирсэн. Давж гарч ирсэн. За энэ удаан аяллалын туршид танд одоо хамгийн их хэрэг болсон ч юм уу тийм эд зүйлс гэвэл яг юу гэнэрлэх вэ? За эд зүйлс гэвэл утас. Тэг яалтч нөгөө нэг өөрийнхөө аяллалыг одоо баримтжуулж байгаа шүү дээ. Хааш явж байгаа хаа. Тийм. Утсыг бол өстой байнгын ашигласан. Тэгээд дээрэс нь нарны тус. Нарны тусыг бол жинхэнэ өдрөө болгон ашиглаж байгаа. Тэр чинь яг байнгын нөгөө нэг шууд нар салхийг өөрөө харьцаараа биерээ тулж мэдэрч байгаа болохоор тийм. Дараа нь болохоор хэрэгэлсэн зүйл гэвэл одоо ноцоос юм да. Дохоо байнгын хагна. Тэгэл байнгын ноцоосыг бол ер нь байнгын ил явж идэг. Тийм. Юу гэсэн шүү дээ. Та өмнө ерөөсө дугуй ондохгүй байжгаад ерөөсө дугуйгаа худалдаж авч 7 хоног унснаа шууд яваад гэсэн. Тэр одоо жишээ нь дугуй бол нөгөө нэг унж чаддаг. Гэхдээ дугуйтай хийж байж үзээгүй. Дугуй бүр нэг өдөрч бүтэн ингээд ийш тийш унж үзээгүй байсан. Тэгээд яг хуу дугуй надад яагаад ингэж амархан санагдсан гэхээр өмнөх нь гүүхээс шүү дээ. Гүүхээс илүү зүгээр нэг юм дээр суугаад жиих чинь бүр илүү бүр ингээд асар амархан болчихж байгаа. Тэгэхээр юу сэтгэл зүйн өвчсөн дээ дугуй бүр шууд чаднаа. Энэ бол зүгээр л чадах зүйл гэдэг шууд тийм юутэй хандлагаар хандаж эхэлсэн. Яг хөлөөрөө явал бас тийш дээ. Хоолох. Тэгэл дугуйтай ингээд явж байхдаа за гүүсэн бол үнэхээр л бас нэлээд чанга байсан байх байсан юм байна да гэдэг юу орж ирсэн. Гэхдээ гүүсэн бол бас амжилттай болох байсан. Яагаад энийг
амжилттай болох байсан гэдэг шууд итгэлтэй хэлж юм хэрэг яг миний хийгчсэн зүйлийг нэг англи залуу хийсэн байхгүй. Гэхдээ яг надад бас яг за надаас 1 сарын өмнө нүү эхэлсэн баг. Тэгээ яг адилхан 1 жилийн хугацаар зарцуулсан. Тэгээд Африкийн Кейптаунаас Африк ТV-ийн дээд үзүр хүртэл нийт 16,000 гаруй километрийг 1 жилийн хугацаанд гүйсэн. Тэр хүний тэр өдөрт туулсан километр, яг миний төлөвлөж исэн километр, бүрдүүлсэн баг нь яг миний төлөвлөж исэн баг. Одоо тэр машиндаа ингээд транзит машиныг яг амьдрах тогтжуулаад нэг явдсан шүү дээ. Яг тэр нь ч гэсэн яг нэгтэй адилхан. Тэгээ яг хөрсөн амжилт нь бол бүр амар. Тэр нөгөө hardest geezer тий hardest geezer. Тэр чи яг миний нөгөө нэг харж исэн юуг ингээд бодд болгоцсон байхгүй. Тэгэл ер нь гүйсэн ч гэсэндээ ер нь бас амжилттай болох байсан байна л гэж бодож ирсэн. Би бас тэрийг үзчихлээ. Тэр бол маш аимшигтай харагдсан надад. Хөл мөлн бүр авах нь. Тэгээ тэнд бол яг нөгөө нэг саяны түрүүний ярьдаг шиг бөөрийн асуудал аяг гарсан. Яг үлдэж байнгын дөргөлт авч байгаа шүү дээ. Минийх тэр бол яг өвөл нэг жоохон чийгэнд бөөр жоохон өвдсөн тохиолдол байгаа. Гэхдээ яг бөөрийг бас ингээд тэр чинь жоохон амраад ингээ яачаараа гайгүй гэх юм. Гэхдээ ер нь ингээд байнгын ийм одоо ингэж сууж байгаа. Дээрэс нь дууч гэсэндээ баг зэргийн дөргөлтүүд тодорхой хэмжээнд орж ирж байгаа. Тэгээ чийг гээд ирэхээр ер нь бөөрийн асуудал орж ирсэн. Гэхдээ бөөрийн амар тийм тэсгийн аргагүй хэмжээнд хүрээгүй гэсэн үг. Эрүүл мэндэд бол гайгүй. Нэг зүйл надад маш сонирхолтой байна. Яагаад та өөрийгөө ингэж сорих ер нь дуртай юм бэ? За энэ ер нь бол нэг эр хүн одоо тамирчин хүний ялангуяа ийм нэг сэтгэл зүй байна л да. Өөрийнхөө хөлс хүчээр хичээл зүтгэлээр бүтээсэн амжилт бол ингээд одоо юу гэмдэ айгүй үнцэнтэй шүү дээ. Маш утга учиртай байдаг. Яг тэр талаас хандсан гэх юм. Яг тамирчин мэдээж нөгөө нэг зорилго чинь хамгийн том зорилго чинь мэргэжлийн тамирчин болох байсан шүү дээ. Тэгэхээр ер нь тэр тамирчин хүнийхээ үнцнийг харуулсан. Өөртөө тэр тамирчин гэдэг тэр одоо итгэл үнэмшлээ илүү ойлгохыг одоо суулгахыг хүсэнд яг энэ юг замыг сонгосон. Хүс хүчээ туслуулаад өдөр болгоныг өөрийн хүчээр давах юм бол мэргэжлийн хөлбөмбөгчин болж чадаагүй ч гэсэндээ тамирчин хүний тэр сэтгэл зүй, сэтгэлийн хат тууштай байдлаар зорилгоо хүрнэ гэдэг нь айгүй надад чухал байсан л та. Энэ зүйлийг бусад хүнд харуулах нь илүү чухал байсан уу? Өөртөө харуулах нь илүү чухал? Өөртөө харуулах нь чухал байсан. Яг өөртөө л нөгөө нэг үн цэнийг бүтээж байгаа болохоор бусд нь хамаагүй байсан. Тэгэхээр яг энэ нөгөө нэг аяллаа гол сүнс нь яг энэ дээр л өсөж байгаа. Яагаад хүмүүст одоо хамгийн тэр сүүлийн бичлэг хүрсэн те? Яагаад ингэж вайр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд үзэн болгон баг үүсэн гэж ярьж байна те? Тэр чинь яг тэр сүнс нь би ямар ч нөгөө нэг мөнгө төгрөг алтар нэр хүндийн төлөө тийш яваагүй байхгүй. Өөртөө яг гоё дурсамж бүтээхийн тулд өөртөө хүсэл мөрөөдлөө баталж харуулахын тулд тэг зөвхөн өөртөө л харуулахын тулд явж байгаа шүү дээ. Яг тэрийг ингэ баримжуулаад дараа нь ингээд өөрөө бас ингэ эргэж дурсахад гэдэг үүднээс ингээд өдрийн тэмдэглэл ингээд хүн болгоно ингээд нээлттэй байлгадаг байсан. Тэгээ яг очисон тэр үнц нь бол надад бол айгүй чухал байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ бол зөвхөн өөртөө харуулахыг зорьсон тэр үйлдэлээс эхэлсэн зүйл. Маш сонирхолтой. Нэг зүйлийг бас нөгөө таны подкастаас харж байхад Хятадд одоо өөр Монголоос гадна бас нэг Монгол зүйлтэй хүмүүс байна. Тэр хүмүүсийн ингээд заншлаа маш сайн авч явдаг бидрээс үлдэж байгаа гэдгийгсэн. Тэгэхээр эдээс ингээд дүгнээ тарахад маш олон улсаар хүмүүстэй харилцсан баг. Монгол хүний тэр дундаа эрэгтэй хүний одоо яг үнэт зүйл эрхэм чанар гэж ялгардаг нэг тийм эсвэл байх ёстой одоо бидний одоо нэг үндсэн бид одоо ингээд ялгаруулад харах юм бол Монголд ирэх хүн ер нь бусад хүмүүсийг бодвол илүү нэг тийм чадварлаг гэх юм уу? Ямар ч зүйлийг одоо амархан сурдаг, ямар ч одоо асуудалд маш зөв гаргалгаад хурдан гарах хэмжээний. Тэгээ яг нэг эр хүний нэг юм одоо юу гэмдэ нэг хүнд одоо нэг аюу олон чадрууд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь гадны хүмүүс бол нэг зарим зүйлийг чаддгүй ч юм те. Монгол хүн бол ер нь бүр ихэнхийн чаддаг, эр хүн бол ихэнхийн чаддаг. Зүгээр байглаасаа бидний нөгөө нэг аж амьдралын төвшөнд ингээд амьдралын ухаан, амьдралын нэг юм хийх зүйлс ингээд аюу хурдан сурчдаг шүү дээ. Тэр нь яг эргээд амьдрал дээр хахад ямар ч зүйл дээр бас нөлөөлдөг. Аюу хурдан сурах тэр арга барилт нь ингээд аль хэзээ суудсан байдаг. Тэгээ ер нь бол Монголд ир хүнийг би бол илүү их нөгөө нэг эрсдэл даах чадвартай. Дээрээс нь одоо сэтгэлийн тэнхээ маш их байдаг. Тэгээд
бас одоо ямар нэгэн асуудал бэрхшээл гарахад арын одоо юу юм те арын сэтгэх тийм бодолтой л байж чаддаг гэж боддог. Тэр нь бол гэхдээ яг энэ үндсэн чанарууд бол суулгахын тулд бас маш их хугацаа шаарддаг шүү дээ. Тийм яг зүгээр ер нь бол бидний нөгөө нэг үндсэн юу нь байж идэг тэр нь ингээд айгу хурдан тасах те. Яг тэрийг ингээд өөртөө суулгах гэдэг чинь бол хамгийн том одоо юу юм те шалгуурах. Тэгээ бидний хувьд ингээд яг л нэг юм хүчлүүлж ийж ер нь юмыг сурах гэдэг нэг тийм юу нь шүү дээ. Онцлог. Яг ингээд хүчлүүлсээр байгаад өөрийгөө хүчилсээр байгаад ингээд ямар нэг юм сурч байгаа юм бол ер нь ямар ч дэлхий дээр ямар ч эрэгтэй хүмүүсээс илүү их тийм зориг төвчээр юу гэдэг үзэл бодол сэтгэл зүйд ч гэсэн айгүй өндөр гэж харсан. Сонирхолтой юм тийм. Манай үзэгчд маань голцоо залуучууд за энэ фон 618 подкаст тань Mile Cosmetic-ийн зүгээс залуучуудаа зориулаад тэдний бас сэтгэл зүй бол би гадаад үзмжид зориулж хийдэг подкаст тоо. Тэгмээ залуучуудаа зориулаад тийм үү. Одоо ингээд том мөрөөдөлтөд хүрэх боломжтой байна гэдгийг харуулж шít. Ер нь дэлхийн хэмжээний ийм агуу зүйлийг гэх юм уу? Одоо амьдрснийхээ утгыг гарах зүйлийг хүн өөрийнхөө гараар заавал ингэж бусдаас одоо тусламж харахгүйгээр ингээд бүр хүчээр шахуу ингээд бүтээж болдгийм байна гэдгийг бас харуулж байна. Тэгэхээр одоо мөрөөдөлтөд тэрэндээ хүрэхийг хүсэж байгаа өөртөө арай итгэхгүй байгаа залуучууд ямар зөвлөгөө? Би бол яг одоогийн ингээд харж байгаа өнцөг бол Монголын нийгэмд ингээд Улаанбаатарт амьдарч байгаа. Ер нь Монголын нийгэмд мөнгө гэдэг зүйл бүхний ном нэг болцсон. Тэнгүүл яг нөгөө гол сүнслэгтэй гол утга учир юмыг хийж байгаа гол утга учир байхгүй болчихсон чинь. Мөнгө гэдэг тийм үзэлтэй болчоор тэгээ яг нэг залуучуудтай хандаж эхлээд өөрийгөө олж нээгээд маш гоё зоригтой болох хэрэгтэй. Мөнгө биш чадварт өөрийнхөө тэр чадвар мэдлэгтэй илүү их анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тэгж чадах юм бол хүссэн үсээгүй мөнгө ч байна уу, альтернатив ч байна уу, үн цэн ч байна уу дагаал орж ирнэ. Тэрийг суулгахын тулд гээд маш их цаг хугацаа шаарддаг байхгүй. Тэгээд би чинь одоо ингээд энэ зүйлийг олж авахын тулд өөрийгөө энэ хэмжээнд хүрэхийн тулд маш олон зүйл ингээд олон жилийн туршид ингээд давж туулж иж одоо л нэг гарч ирж штэ. Одоо л нэг хүмүүс яг намайг нөгөө нэг ойлгож эхэлж штэ. Тэгэхээр ер нь бол өөртөө маш тийм үнэнч байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө зорьсон зорилгыг л ер нь хамгийн тийм гол зарчмаа олж явах хэрэгтэй. Тэгэх юм бол араас нь гарах үр дагаврууд бол дандаа сайн байна. Тэгэхгүй ингээд зөвхөн мөнгө эсвэл жоохон хэлбэр хараал эхлэх юм бол ер нь жоохон буруудна гэж харж байгаа. Зорилгын хойноос явна гэхдээ зорилго нь өөрөө мөнгө биш. Тийм, мөнгө биш. Чадвар, үнц нь мэдлэг байх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө нэг хүний яг гол үнцэн чанар биш. Хүн хүнээрээ байх. Тэ тэр чанар чинь ер нь бол хүнийг нөгөө нэг цааш нь авч хамгийн гол зүйл байхгүй. Тэгж л бодож байна. Маш сонирхолтой. Яг тэгвэл орчин үед ялангуяа одоо бидний үзэж байгаа юм дээр болохоор чи баяж, чи мөнгө, чи ямар ч хамаагүй аргаар хурдан мөнгөтэй тэгэх юм бол ингээд бус юм чи шийдэгдэнэ. Гэтэл яг тэрний эсрэг юм ярьж штэ. Тэгэхээр чадвар агуу байдал тий. Тэгэх юм болвол ингээд дагаад араасаа дагаад гэнэ. Тэгээд цаа ингээд аюу олон улсаар ингээд яваад харахад амьдрал гэдэг чинь үнэхээр энгийн. Бид нар нөгөө яагаад зүлгэн дээр гэрээ бэрээ зүгээр л нэг сайхан тий амьдрах гэнэ гоё үг байдаг шүү дээ. Тэр чинь юу нь бол ингээд бүр хамгийн нөгөө нэг амьдралын гол утга учирыг харуулж байгаа бас цаана амар том зүйлийг агуулж байгаа үг юм байлээ. Тэгээ олон улсаар ингээд яваа харж байгаа хүмүүс бол нэг тэгээ хүний өмссөн зүүсэн тий гэдэл юу барьж ийн юу өмсч тэр бол нэг чухал биш. Тэр хүн ямар мөрөөдөлтэй байна? Яг юуны төлөө тэмүүлж ийн? Тэгээ тэр хүн одоо юу гинтэй одоо харилцаа, бусдад харилцаж харилцаа амнаас нь гарч байгаа үг. Тэгээ тэр амьдралыг харж байгаа үнцэг. Тэр болгон ч нь л ер нь илүү нөгөө энэ амьдралд утга учиртай амьдрах тэр зам руу ер нь чиглүүлж идэв юм байна гэдэг үнцгийг харсан. Тэгэл янз бүрийн төвшин янз бүрийн хүмүүстэй уулзахад яг тэр л ер нь бол эргээл яг тийшээ чиглэж идэг бүх хүний үнцэг. Тэрийг л ер нь бол өөртөө л хамгийн түрүүнд суулгах хэрэгтэй. Тэгэх юм бол ямар ч асуудал бэрхшээлийг даван туулж чадна, ямар ч зүйлийн ард нь гарна. Тэгээд амьдралын утга учир чинь мөнгө биш болчгоор чинь хүн хийж байгаа юм дааж шахалтай болно. Өдөр тутмынхаа амьдралд те айгуу гоё амьдарч байгаа утга учир мэдэрч шүү дээ. Очинд ойрноо ажиглаж эхэлнэ. Мөнгө мэдээж чухал те. Ямар нэгэн зүйлийг үн цэнд бүтээж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд өөртөө үн цэн өөрийгөө үн цэнтэй болох хэрэгтэй байна.
тэгж чадах юм бол ер нь мөнгө гэдэг зүйл угаасаа л тэрийг дагаад орж ирэхээс өөр ганцхан шүү дээ. Сонголтгүй болчих. Энэ аялалд явснараа таны амьдралд ч өөрчлөлт орсон юм. Ямар өөрчлөлт болж? За энэ аялалд явснараа амьдралд бол маш олон өөрчлөлтүүд орсон. Жишээ нь яг саяны ярьсан нөгөө нэг амьдралыг харах үнцэг тий. Ямыг харах үнцэг гэдэг бол одоо бол би ингээд өдрөө болгон аягүй гой аз жаргалтай жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болсон тий. Тэрийг бол ингээд жилийн турш өөртөө ингээд суулгачлаа шүү. Тэгээд дээрэс нь маш олон боломжууд нэгдэж байна. Сая энэ аяллаараа бол би ирээдүйд биелүүлэх, дээрэс нь ирээдүйд бусад хүмүүсийг ингээд араасаа дагуулах тийм маш олон боломжуудыг нээсэн. Тэгээд одоо тэр боломжуудаа ч гэсэндээ одоо ирээдүйд ашиглаад ер нь илүү том болгоод араасаа ер нь ингээд олон хүмүүсийг дагуулахыг хүсэж байгаа. Дээрэс нь би одоо энэ амьдралдаа өөрийнхөө энэ мэргэжлийн үлгэмчин болоод Олд Траффордын хөдөлт хүрээлэнд Манчестер Юнайтед тоглож чадаагүй. Дээрс нь Премьер Лигт анхны Монгол хүн тоглож болно гэдэг үс тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч гэсэндээ одоо энэ амьдарч байгаа хугацаанд тэр хүүхдийг бэлтгэхийг хүсэж байгаа. Өөрөө чадаагүй зүйлээ те ингээд тэр нөхцөл бололцоог ингээд алхамаар бүрдүүлсээр байгаад 10 20 30 жилийн дараа анхны Монгол хүүхэд те Английн Премьер Лиг тоглоход магадгүй Манчестер Юнайтед байж болно. Тэгэхэд тэр хүүхдийн тэр замыг нээх анхны алхмыг би хийсэн байвал надад гоё үнэтэй байхгүй. Тэрийг хараад баярлалаа шүү дээ. Яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн шиг мэдрэмжийг аваа. Тэр нь ирээдүйд тэр хүүхдүүд рүү чиглэсэн яг хүүхд байхад нь яг тэр суур хүмүүжил рүү чиглэсэн тийм ер нь боловсролын тал руу орох сонирхол айгүйх байх. За одоо та ер нь цаашдын төлөвлөгөөгөө яаж харж байна? Дахиад аянд явах уу? Тэрнтэй ингэж яаж төлөвлөж одоо газруудтай хамтрах ч гэдэг ч юм. Тэр төлөвлөгөө чинь ямар байна? За одоо дараагийн эх жилийн аяллаа төлөвлөгөө гарсан. Тэгээд тэр эх жилийн аяллаар юуг бүтээх, ямар зорилготой байх вэ гэхээр яг сайн ярьсан шиг нөгөө нэг өөртөө олдсон боломжуудыг яг бодит үн цэн болгож бүтээх тий. Бодит ажлууд болгох тэр боломжуудаа нэ. Одоо энэ аяллаар явснаар яг миний хоёр гол харж байгаа зүйл бол Манчестер Юнайтедийн домгуудын тоглолтод оролцоод өөрийнхөө яг тэр нөгөө нэг олон мянган үзэгчийн өмнө Юнайтедийн өмсгөлтэй яг тэр гоё том мэржлийн тамирчтай одооттай тэгээ цуганд нэг талбай тэр хүүхд насны мөрөдөл яг боддоор нь биелүүлэх тэр боломжоо нэхэнд бол дээрэс нь Нүбийн хүүхдийн сангийн Английн Нүбийн хүүхдийн сангийн одоо зохион байгуулдаг хандивын тоглолтод оролцох эрхийг бас ингээд нээхийн тулд хичээнэ. Тэгээд хэрвээ энэ хоёр боломжоо нээгээд авчих юм бол танилын хүрээ дээрэс нь тэр одоо нэр хүн дээрээ буцаагаад би наашаа Монгол руу маш олон зүйлийг хийх боломжтой болж эхэлж байгаа. Одоо хүүхдээ академи би яг хөө одоогор ингээд нэр төдий нээсэн байгаа ч гэсэндээ ирээдүйд тэр бол ингээд миний ирээдүйд 20 жилийн туршид хийх бүтээн байгуулах тэр зүйл. Тэгэхээр тэр лүү ингээд татах. Тэгээд дээрэс нь ер нь бол ингээд Монголд аюул олон гоё боломжуудыг нээгдэх тэр алхмыг энэ аяллаараа бүтээн гэж бодож байгаа. Ирэх аялал бол ер нь Англи, Шотланд, Уэльс тэгээд Солонгос, Япон, Австрали гэдэг нийт ер нь 7000 км 6 сарын хугацаанд тэгээд Америкийн виза авчих юм бол нэмээд 5000 км 3 сар гэхэд ер нь ахаад нэг жилийн аяллалын төлөвлөгөө байгаа. Тэгээд тэр аяллаараа ахаад нөгөө нэг оцсон газар болгонтой нөгөө мэдээж хөлбөмбөгөө үзнэ. Манчестер Юнайтедийн фэнүүд олж уулзна. Дээрээс нь бас нөгөө нэг төсөөлгүй гой гой адал явдлууд байгаа. Тэнд байгаа амьдрдаг монгол хүмүүстэй уулзсан, монгол хүмүүсийн амьдралтай танилцсан. Тэгээс яг энэ дээр бол сая ингээ Европт аялж байхад яг ингээ монголчуудын тэгээ мөрөөдөл болоод байгаа. Тэгээ Европт очиод амьдчих юмсан тий. Тэнд л очивол болчихно гэдэг тэр одоо төсөөлөл шал өөр байсан гэх юм уу. Тэгмэл тэрийг би илүү их хүмүүст харуулахыг хүсэж байгаа. Ер нь бол Монгол зүгээр яваач юм байхгүй. Бүр үнэхээр энд байгаа нөгөө нэг эрх чөлөө бүх зүйлийг одоо юу гэмтэй байгаль гэдэг зүйл чи өөрөө ер нь бол бидний хамгийн гол үнэт зүйл шүү дээ. Дэлхийн ертөнцийн байгалыг ер нь одоо нэгт тавьж эхэлж байна. Тэгэхээр бид нар байглаа хэд тавьж явах хэлээ. Тэгэхээр ер нь бол энэ чиг хандлагуудыг ер нь залуустай илүү мэдрүүлэх, эх орны хайрлах тэр үнэт зүйлийг илүү суулгах. Дээрээс нь яг тэр гадаадад гараад амьдрал ийм байдаг шүү гэдэг яг бодит үнцгийг харуулахыг хүсэж байгаа. Тэгэхгүй ингээд гадаадд амьдардаг хүн болгоно нэг гоё амьдраад байгаа шиг тий. Тэнд л очиод их мөнгө олоод байгаа юм шиг тий. Тийм байгаа. Тэгэхэд яг ингээд бүх зүйлээр ингээд жижиг одоо тосгон том хот гэж бүх зүйлээр нь яваад үзэхэд бол
амьдрал бол яг л байдаг л амьдралууд байна. Хаач үзье. Тэгээ хаач үзье ялгаагүй. Хамгийн гол нь бид нар өөрсдөө их орондоо нөгөө нэг гой сайхан амьдрахын тулд бид нар өөрсдөө хичээх хэрэгтэй. Тийм. Тэр зүйл бол зөвхөн маш их мэдрэгдсэн. Тэгээд бид нар болохоор ингээд гадны юмыг хараад тэнд л гоё, тэнд л очих юм бол гоё болох гэдэг юм. Монгол юм байгаад байна гэж яриад байгаа шүү дээ. Мэдээж ингээд одоо удирдлагуудын түвшин дээд нөгөө түвшинд бол ингээд асуудлууд байгаа. Гэхдээ тэрнээс үл хамааран залуучууд бид нар өөрсдөө бас гоё их оронд үн цэнийг бүтээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтууд хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр асуудлыг ер нь нэлээд хөндөр зорилготой байна. Бид нар өөрсдөө хийх л та тий. Заавал хүний гараа ингээ хараад байхгүйгээр өөрсдөө гоё бүтээн байгуул, өөрсдөө гоё орчноо бүрдүүлэх л та. Тий. Өөрсдөө гоё соёлтой бол л та. Гэдэг тэр ер нь үндсгэрүү нэлээд чиглүүлэх сонирхолтой. Тэгэхээр ер нь дандаа л залуучууд хүүхд рүү чиглүүлсэн зүйлийг нэлээд бүтээн байгуулах бас хийх тийм зорилго байна. Маш сонирхолтой. Миний харснаар бас та их үнсэрхэг үзэлтэй өөдрөг юм шиг санагдаж байна л да. Анхнаасаа юм байсан эсвэл сая энэ аяллаа хугацаанд одоо юм болж өөрчлөлт үү? За өөдрөг үзлийн хувьд бол яг ингээ өөртөө суулгасан ганц бас нэг гол чухал нэг чадруудын нэг үнсэрхэг үзэл гэхээр бис яг гадагшаа гараад нэг аюул олон зүйл ингээл шатшатаар ингээл хараад үзэж байгаа шүү дээ. Хөгжлийн төвшөнд, хүний хөгжлийн төвшөнд тэгээд ирэхэд бол ер нь за бид нар ер нь тэгээд хөгжих шаардлагатай болсон юм байна. Тэ яалтчгүй шаардлага. Дээрэс нь залуучууд бид нар гадагшаа гарч үзэх хэрэгтэй нэг удаа. Өөр орчинд орж үзэх хэрэгтэй. Тэгжээш нөгөө өөрийнх нь байгаа орчныг ялгаж салах гэдэг чинь яг юу нь болохгүй байсан тий. Яг юу нь болоод байгаа гэдгийг харах юу гарна. Тэгээд ер нь сая гадагшаа гараад нөгөө эх орныхоо гой сайхныг үн цэнийг илүү их мэдэрсэн л тий. Одоо л ингээд гадагшаа нэг 5 хоног ч юм уу 7 хоног явахаар бүр ингээд санаад идэх болсон. Тэр нөгөө нэг гол гой ингээд байгаа тэр зүйлсийг ингээд илүү их мэдрээд ойлгоцсон болохоор тэгээд ер нь Монгол руугаа л гэдэг болчиход байгаа. Тэр ер нь гадаад гараад хичнээн ингээд гой сайхан орчин байгаа ч гэсэндээ энд нөгөө нэг нийт мэдэрдэг тэр зүйлс байхгүй болчиход байгаа. Тийм. Тэгэхээр ер нь л энэ зүйл бол саяны ингээ аялал дээр илүү их Монгол орноо хөгжүүлэе гэсэн тэр үзэл бодол илүү их суусан. Монгол хүнээ хөгжүүлэе гэдэг үзэл бодол илүү суусан гэх юм уу? Маш сонирхолтой. За манай ерөнхийдөө миний асуулт бол ингээд дуусчих. Тэнд өөр одоо манай үзэгч залуучуудтай ч юм уу илмээр байгаа өөрийн чинь үзэл бодол санаа байгаа иймэрхүү юм байна. Сая үлдээ нэлэнгүүд нь ерөнхийдөө маш олон зүйлийг бодлоо. Ер нь яг сүүлийн юун дээр хэлдэг шиг залуучуудыг аль болох одоо ингээд ялангуяа их сургууль сурж явах үедээ гадагшаа ингээд аялаад үзээсэй гэж үзэж байна. Өөр орчинд ороод өөр юм үзээд дэлхийн ертөнцийн танилцах тусам нөгөө нэг бодож байгаа тэгээ сэтгэж байгаа цар хүрээд хэлнэ шүү дээ. Юм үзэж харах тусам. Тэгэхээр ер нь бол ингээд зуны амралтаараа нэг удаа ингээд гадагшаа гараад үзчих юм бол хүн ер нь нэг удаа гадагшаа гараад үзчихээр аюу их зүйлийг ойлгоно. Дээрээс нь дахин явах сэтэл төрнө. Сэтэл төрөхөөр яах вэ гэхээр нөгөө нэг англи хэлний сонирхол төрнө шүү дээ. Хэл сураад ер нь аюу их зүйлийг мэдрэх юм гэдэг нөгөө хэцүү санагдаад байгаа англи хэл сурах сэтэл төрнө. Дээрээс нь өөрийнхөө одоо тэр сурж байгаа мэргэжлийн төвшөнд илүү өөр өнцгөөс харж нөгөө сурах, өөрийгөө хөгжүүлэх боломжууд нь нээгдэнэ. Тэгээ маш олон гоё найз нөхдөд болоод ирэхээр тэрийг даал ер нь ингээд аялал гэдэг зүйл чинь ингээд бидний ингээд төсөөллөөр бол нэх гоё оронд очиод далайн өдөр очиод эсвэл нэх гоё буудалд буугаан тий. Эсвэл нэх гоё хувцс өмсөөл нэг гоё хоол идэл байж ах биш. Аялал гэдэг чинь ер нь бол боловсрал байгаа байхгүй. Гадагшаа зүгээр л өрөвчөө өрөөл нэг автобусанд суугаад хинийч мэдгүй орчин тий. Өөрийгөө ямар ч хүн танихгүй тэр орчинд ороод нэг хүнтэй танилцаж найз нөхдөд болох. Тэгээ тэр тухайн нөхцөлд гарч байгаа үүсчих асуудлуудаа шийдээд ер нь ингээл хувь нөхцөл төр бас бүр үнэхээр том одоо ахиц гаргах зүйл. Тэгэхээр аялал гэдэг бол боловсрал. Тиймээс одоо энийг үзэж байгаа залуучууд байвал аль болох ер нь гадагшаа нэг аялах тэр зүйлээ хийгээрэй. Дээрэс нь аялал гэдэг бол тийм үнэтэй зүйл биш. Бүр маш хямдханаар аялж болно. Сая төгрөгөөр хоёр улс үзэж болно. Тэг чин сая төгрөгөөр одоо ингээд ер нь бол бидэрт ингээд боломж илүү их нээгдэж маш их байна. Тэгээд дэлхийн тэр чигтээ ингээд одоо интернетийн түвшин ингээд орохоор чинь ямар ч мэдээллийг хаанаас ч авах боломжтой, хаач сурах боломжтой. Дээрэс нь хаанаас ч ажиллах боломжтой ингээд юмнууд нээгдэж штэ боломжууд нээгдэж. Тэгэхээр ер нь бол зүгээр л аялал үз. Аялж үзэх юм бол өөрийгөө ч ингээд асар ихээр ингээд байгаа орчноо ч гэсэндээ илүү их таньж мэдэж эхэлнэ.
Тэгэхээр ер нь бол аяллаарай гэж хүсэж байна. Яаж хийж байгаа л нэг удаа аяллаарай. Тэгээд одоо заавал Европ, заавал Америк, заавал Англи амар визний асуудал гэж бодоод байгаа шүү дээ. Визгүй улсууд тойроо зөнд байна. Тэр улсуудын бас соёл, хоол гэж ер нь хүмүүсийнх нь гоё хүн гэдэг утгаараа байгаа тэр улсууд руу зүгээр л аялаад үз. Маш хямдханаар. Тэгэхээр аялаад үзээрэй. Ер нь ингээд магадгүй жоохон төөрөлчөд байвал зүр өрөвчөөрөд аялчих. Тэгэх юм бол тэр гол өөрийнхөө олох гээд байгаа зөв замаа олж чадна. Бас гоё зөв зүйлсийг харж чадна. Дэлхийн ертөнц гэдэг бол ингээд аюултай биш шүү. Муу муухай зүйлээс илүү сайн сайхан зүйл нь бүр маш их байдаг. Тэгэхээр юунаас жаах хэрэггүй, юунд ч хэрэгэлцэх хэрэггүй. Зүгээр л өрөвчөө үүрэл гар. За манай нэвтрүүлэгт орж ирж цаг хугацаа болон үнэхээр зөвлөгөөнөөс хуваалцсан маш их баярлалаа. Тэгээ саяны нэг зүйл дээр би их санал нийлж чинь хүмүүс нөгөө аялна гэхээр ингээл нэг resort-д очоод тэгэл нэг юм хитэн дэлгүүр хийсэл хаач утас нөгөө дэлгүүрүүд нь л H&M Zara лүү байхгүй. Хаачлаг тий. Айгу. Тэгснэ ингээл нэг юм далайн эрэг дээр ингэж нэг хөвтэй л нэг юм коктейл ерөөс. Тэр бол миний хувьд аял. Би өөрөө ингээд гадаад явахаар ингээд яг тий гудамжинд нь очоод ингээд яг хүмүүс нь яг юу хийж чинь тий дэлгүүр тий. Тэр нь илүү сонирхолтой гэдэг. Тэрнтэй бас санал хэлж байгаа баярлалаа. Гэтэ мэдээж тэрийг нөгөө бүр амар үүсгэхгүй шүү дээ. Мэдээж тэр бол ингээд байж болно тий. Яа байж болохгүй. Гэхдээ хамгийн гол аяллаа үнцэн чинь бүр ингээд одоо юу гэмтэй нээлт их шүү дээ. Өөрийгөө нээх шүү дээ. Шинэ орчныг нээх, шинэ шинэ хүмүүстэй танилцах. Тэр чинь л яг нөгөө аялал гэдэг зүйлийн гол утга учир гол сүнс нь байна. Яг нэг юм тухгүй байдал. Тийм тухгүй байдалд оруулж иж хүн өөрөө хөгжиж шүү дээ. Тэгээд ялангуяа монгол хүн тухгүй байдалд орох тусмаа илүү их өөрийгөө бүр гоё нээж чаддаг. Бүр илүү их боломжуудыг харж чаддаг. Угаасаа л тасан зогцсоор ирсэн. Тийм, тасан зогцсоорч ирсэн. Тэгээ Монголын нөхцөлд ингээд амьдраад байгаа хүн бол гадагшаа ямар ч оронд очисон бүр асуудалгүй сайхан амьдрна. Ер нь бол ямар ч мэрэгжлийн төвшин. Гэхдээ бид нар их орондоо сайхан амьдрах юм шүү. Өөр улсад очиод хичнээн сайхан амьдарч байгаа ч гэсэндээ нөгөө нэг гоё зүйлс ч юм байхгүй шүү. Монгол хүний үнэт чанар те. Монгол хүнээрээ байж чадахгүй. Монгол хүн шиг сэтгэж чадахгүй болчих гээд байдаг те. Тэгэхээр ер нь бол ганц аюултай тал нь ямар ч оронд очиод одоо тэнд одоо би их нэртэй болоод хүүхдээ гадаад гаргаад өсгөчих юм бол тэр хүүхэд нь яг тэр хүн шиг болох хүсчдэг. Монгол хүний нөгөө нэг тасан цоцох чадвар нь бүр хитрхи хүн болохоор. Тэгээ эсвэл хүмүүс нь очиод нэг 10 жил болчоор яг тийм болчих гээд идэг ч юм уу тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг Монголдо байж иж заавал монгол хүн гэдэг тэр үнэт зүйл тэр бүх зүйлсээ ингэ сурах боломжтой. Тэгэхээр ер нь бол тэгээд гадаад амьдардаг хүмүүс ер нь Монголдо л ирэхийг хүсдэг болчт юм дөө. Тэгэхээр ер нь бол гадагшаа гар тэгээд дараа нь буцаж ирээд Монголоо хөгжүүл гэдэг тийм юм дээр үзэл бодол гэр байна. За манай нэвтрүүлгээс маш их баярлалаа. Тэгээд цаашдаа аялсан нь маш баярлалаа. Баярлалаа. 5610